Нийт 10.8 сая км хавдрат газар нутгийг хамрах хойд ба өмнөд туйл. Энэ бол дэлхийд дээрх хүн амьдрахад хамгийн таагүй үхлийн аюултай бүсүүдийн нэг. Хэрв магадгүй 200 жилийн өмнө хэн нэгэн эрх мэдэлтэн танд газар зөө хойд туйлд хөрч тэнд тугаа зоочход 9 минут буцаж иргэсэн даалгавар өгвөл та ямар унаа сонгох байсан бэ? Ихэнх хүмүүс нохоо чарга сонгох байсан бизээ. Харин одоо цагт ийм даалгавар гарч ирвэл би ямар ч эргэлзээгүйгээр цөмийн мөс сүсгч хөлгөнгөц гэж хариулах болно. Хэдэн 10,000 морины хүчээр хөдлөх эдгээр аврах хөлгүүд нэг давхар байшин шиг зузаан мөсөн автомобилуудыг зад татан урагшилсаар ачаа бараа тээвэрлэх, шинжлэх ухааны экспедицүүдэд хүнс салгуулах, аврах ажиллагаа явуулах зэрэг нэн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг. Энэ удаад хамтдаа цөмийн энерги хэрхэн хөлгөн утсан дотор үйлдвэрлэж хэрэгжилж болдог талаар хамтдаа олж мэдхийг хичээцгээе. Дараагийн минутаа дараад бичлэглүүгөө орцгоё. За юуны өмнө энгийн мөс зүсгч онгоцны талаар тайлбарлая. Хүн төрөлхтөн цахилгаан эрчим хүч ашиглаж эхлэхээс өмнө Ахмад Жак Спаровын шиг хөлгөөр даруулаад илгэн талаад гардаг байсан. Ихэнхдээ салхины хүчээр, заримдаа хүний хүчээр сэлвэрдэж далайг хөндлөн гол туулдаг байсан. Хэрвээ далаач тэр үед туйлын бүсийг зорьсон бол хэсэг явж байгаад л хөлгөн тэр зузаан мөсүүдийг хагалж зүсэж чадхаа болоод зогсох байсан. Бүр заримдаа буцаж чадахгүй байдалд хүрч тэндээ хөлдөж өгөх аюултай байжээ. Харин 18-19 дугаар зууны үеэс уурын, дизель болон цахилгаан хөдөлгөөрүүд гарч бид салхихгүйгээр далаа зорчдог болцоож эхэлсэн. Уурын хөдөлгөөр нь мод нүүрсгэх мэт бага уртаа өндөр ритмтэй дулааныг шатахтай үүсгдэг бодисуудыг төлж усыг ууршуулн халуун өндөр даралтай ураар хөдөлгөөрийг сэнсийг эргэлдүүлж хөлгийг урагш хөдөлгөнө. Гэхдээ энэ арга дизель болон цахилгаан хөдөлгөөрөөртэй харьцуулахад арай бяр муутай. Үүний дараа дизель болон цахилгаан хөдөлгөөрөд хөлөн онгоцны сэнсийг эргэлдүүлэхэд ашиглагдах болсон. Дизель хөдөлгөөрийн талаар би тусдан бичлэг хийсэнд бол та манай 29 дахь дугаарыг үзэж болно. Тэгэхээр мөс зүсгч хөлөн онгоцнуудын 90 үе 19 дугаар зууны эхнээс хөгжиж эхэлсэн гэхэд болно. Цаашлбал 1807 онд Их Британь Диана гэдэг нэртэй ураар хөдөлдөг анхны мөс зүсгчийг бүтээж үүнээс хойш Сампо, Ермак, Нордик, Красен гэх мэт аврах хөлгүүд бүтээгдсээр 1957 онд зөвлөлтүүд Ленин нэртэй дэлхийн анхны цөмийн энергиээр ажилладаг мөс зүсгч хөлгийг бүтээжээ. Хэдэн жилийн дараа 1976 онд Америкчууд Polar Star нэртэй өөрсдийн цөмийн мөс зүсгчийг далаад гаргажээ. За яагаад цөмийн энерги ийм төрлийн хөлөгт ашиглах шаардлагатайг ярилцъя. За мөс хагалах бол тийм ч амар ажил биш. Хэдэн метр зузаан мөсөн давхрыг та шахаж хагалж байна гэж төсөөлөд үзтээ. Та зүгээр л бетон хан дундуур машин жолоот гэж оролцсонтай адилхан. Зузаан мөсийг сэтэлж гаргахад шаардлагадах асар их хүчийг асар их энергиэс гаргаж байна. Уламжлалт дизель хөдөлгөөрөд мөс хагалгад шаардлагадах тасралтгүй бас их хүчийг үүсгэхэд байсгийг л асуудлууд үүснэ. Хална, зарим эдэн гимтэн, тос маслыг солино гэх мэт. Тэгэхээр туйлын хөтөн энэ хатуу ширүүн нөхцөл төгс тохирох эрчим хүчний хөөсвөр бол цөмийн энерги. Цөмийн реакторууд харьцангуй бага хэмжээний түлснээс асар их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл бидний мэдэх цөмийн цахилгаан станцд болдогтой адил цөмийн хоглоос гарсан дулаан усыг ууршуулад тэр халуун ураар турбин генераторыг эргэлдүүлж цахилгаан энерги гаргавна. Энэ цахилгаан энергиэр бид цахилгаан хөдөлгөөрүүдийг хөдөлгөж болно. Мэдээж хөдөлж буй цахилгаан хөдөлгөөрүүдийн нэг талд нь аврах сэнс суурлуулчвал усны доор хөлгийг хүссэн чигтэн түлхнэ. Энэ арга гайхамшигтай бүтэмжтэй бөгөөд мөсийг зүссэн хөдлөх шаардлагадах тогтвортой өндөр эрчим хүчийг өгдөг. Цөмийн эрчим хүчний хамгийн том давуу талуудын нэг нь түвшээ дахин зэнгэлэхгүйгээр удаан хугацаагаар ажиллах чадвар. Эдгээр мөс зүсгч хөлгөн онгоцнуудын ажилдаг хатуу ширүүн аслагсан туйл орчимд шатхан түгээх станцууд сэрэг эсвэл огт байдаг. Цөмийн эрчим хүчээр ажилдаг мөс зүсгч хөлгөн онгоцнууд боомтор буцах шаардлагагүйгээр мөсөн дээгүр хэдэн сар бүр хэдэн жилийн өнгөрөөж болно. Энэхүү хосхуу технологийн боломж мөс зүсгчдийг өнөөдөр шиг алдартай болгосон гэхэд болно. Ажиллагааны хувьд сая тайлбарсанчлан цөмийн энергиэр цахилгаан эрчим хүч үүсгээд хөлөг урагшаа хөдөлдөг. Ихэнх цөмийн мөс зүсгч хөлгөн онгоцнууд даралтад усан реактор ашигладаг. Энэ төрлийн реактор үр ашигтай, авсаархах хэмжээтэй тул тэнгисийн цэргийн хөлгөн онгоцонд ихвчлэн байдаг. Одоо хөдөлгөөрийн систем болон мөс хагалах үйл явцын талаар ярилцъя.
Мөс үсгч онгоцны их бие нь эрс тэрс нөхцөлд ажиллахаар тусгаалan бүтээгддэг. Зуруу төчтгсөн налуу нумтай өгөөд энэ мөсөн дээгүүр урагш гулсан хөлгийн их биеийг дээш өргөхөд хөлөг дэлхийн татгуучны улмаас өөрийн жингээр доошоо буухтаа сүг шиг нумарсан гадаргуугаар мөсийг хагална. Хагарсан мөсийг хоёр тишинд үрж цааш урагшлана. Зарим нэг сонирхолтой жишээ дурдах юм бол дэлхий дээрх ихэнх хүчрхэг цөмийн мөс үсгчүүд хуучин зөвлөлт одоогийн Орос улсад байдаг. За яг Америк, Канада зэрэг улсууд эргийн хамгаалтанд ийм хөлгүүдийг ашигладагч Оросууд шиг сүүлийн 60-70 жил тасралтгүй ачааваараа ийш тийш зөөж сайн мууг мэдэж найдвартай технологи бүтээж чадаагүй л гэсэн үг. Эхнийх нь 1977 онд зөвлөлтүүдэн бүтээсэн Арктик гэдэг хөлөг. Энэ гадаргын хөлгөөр буюу усан дээгүүр хөвсөөр хамгийн анх хойд туйлд өрсөн гэж түүхэнд бичигджээ. Тус хөлөг тус бүр нь 171 МВт чадалтай ОК900А гэдэг 2 реактортай. Реакторуудын түлш болгож баяжуулсан уран болон бусад холимгуудаас өдөрт ердөө 200 грамыг хэрэглэхэд 30 гаруй километрийг туулдаг. Хөлгийг нэг зэнэглэхдээ 1 тонн орчим ураны изотопоор дүүргдэг гэвэл энэ нөөцөөр хөлөг 13.7 жил тасралтгүй ажиллах боломжтой. 7.5 метрийн диаметртай 3 ширхэг аврах сэс хэрэглэдэж хөлгийг усан дотор түлхэхдээ нийт 75 мянган морины хүчээ гаргадаг. Цөмийн эрчим хүчээр ажилладаг мөс зүсгч хөлгөнгцүүд нь зөвхөн инженерийн гайхамшиг төдийгүй дэлхийн далайн тээвэрлэлд чухал үүрэг үүсгэдэг. Туйлын мөсөн мөрхүүлүүд хайлсаар байгаа тул Арктикийн тээврийн шин замууд улам бүр ашигтай болж байна. Цөмийн эрчим хүчээр ажилладаг мөс зүсгч хөлгөнгцүүд эдгээр замыг хадгалах, өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэд мөсөөр хужигдсан далаагаар аюулгүй өнгөрөх боломжийг хангаж Арктик дахь худалдаа нөөцийн хайгуулыг хэлбэрчлэх боломжтой. Эдгээр мөс зүсгчгүй бол саяын маршрутыг ихэнхэн буцаж хөлдөөд жирийн хөлгүүд түүгээр нь зорчих боломжгүй болж дэлхийн усан тээвэр эдийн засагт нөлөөлнө. Эдгээр хөлгөнгцүүд стратегийн хувьд маш чухал ач холбогдолтой. Орос, Америк, Канада зэрэг хойд туйлд ашиг сонирхол бүхий улс орнууд цөмийн мөс зүсгч хөлгөнгцуудад тулгуурлан бүс нутагт өөрөө оролцоо нөлөөгөө баталгаажуулдаг. Эдгээр хөлгөнгцүүд нь хайгуулын хэрэгжилтэйгөө геополитикийн эрх мэдлийн бэлэгдэл юм. За нөгөө талаас цөмийн эрчим хүчээр ажилладаг мөс зүсгч хөлгөнгцүүд зарим нэг сорилт маргаантай байдаг. Эдгээр хүчрэг хөлгөнгцыг удирдахад цөмийн болон цасархай аюулгүй байдал хамгийн чухал. Цөмийн реакторын эрс тэс нөхцөлд ажиллуулах нь реакторын бүрэн бүтэн байдлыг хангахаас эхлээд онцгой байдлын үед аюулгүй байдлыг хангах хүртэл өвөрмөц эрсдэл дагуулдаг. Цасрагын болон реакторын нөхцөл байдлын менежмент нь услаас урдчлан сэргийлэх байнгын асуудал болно. Байгаль орчны талаасаа цөмийн эрчим хүчээр ажилладаг мөс зүсгч онгоцууд хөлөмжийн хийн ялгаруулалтыг баг гаргадагч цасар өдөгт бодисыг зохицуулах, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь ноцтой асуудал хэвээр байна. Цөмийн энерги гэхээр бидний ойлгох ёстой ганц зүйл нь өндөр ашигтай эрчим хүч үйлдвэрлэх технологи арга барил. Үүнийг цахилгаан станцдаж, өнөөдрийн үдсэн тээврийн хөлөг онгоцондож, далаа дээрх шумбагчдад тэр бүхэл сансрын хөлөг Марсын оровертч хэрэгцээ шаардлагатай тохируулна ашигласаар байгаа. Эцсийн дүндээ улс орнууд өнгөрсөн хугацаанд өөрсдийн тусын тулд ирээдүйнхээ төлөө хичнээн олон технологийн дэвшлиг шинжлэх ухааны бололт мэдлэг дээрээ тулгуурлан бүтээж ашигласаар байгааг бид энэ талбарлаа сониучрах нь орох бүртээ анзаарах болно. Шинжлэх ухаанаа хэлбэршүүлсэн нийтлэлээ маань 2 дугаар улиралтай хамт байж 7 өнөг бүр сониуц цангаа эрдэм мэдгээр усалж буй хүндэт үзэгчдэд маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй тууштай хийх та бүхний сэтгэл, лайк, шеэр, сабскрайб бүр чухал шүү.
Хэрвээ контентууд таалагдвал сэтгэлээ харамгуйлтайгээрэй. Энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хойномор оруулахыг хүсвэл миний доорх танс руу ханд өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцаая, хамтаагаараа.